Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд олсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороо залуус нэг хорооллын нэгэн орцонд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 52 минутанд онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хилцэн гал дүүмэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч нэг автомашинтай 1.5 км замыг туулан 21 цаг 56 минутанд очиход тус тоотод буудан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн тулгаа 45 настай эрэгтэй нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн сайтуудаар гарч ирсэн. Галаас болж нэгэн гэргэн амь насаа алдсан хэрэг биш байсан бөгөөд энэ хэрэг нь ахуйн архиталтаас үүссэн гэмт хэрэг байсан байна. Өнөөдөр энэ хэргийн тухай ярихаар бэлтлээ. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн биеийн байцаалтаас хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Төмрөө нь Монгол улсын иргэн 1988 онд Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй хэрэг үлдэх үедээ 31 настай байсан бүрэн дунд боловсролтой мужаа мэрэгжилтэй нэгэн компанид хамгаалтын албанд хамгаалагч ажилтай байсан ам бүл 3 эцэг гэхийн хамт сонгон хайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилтад оршин суух хаягтай урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Төмрөө нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороо залуус хорооллын нэгэн тоотод иргэн тулгааг 6 удаа хутгалж олон тооны шарах гэмтэл учруулан онц харгас хэрсгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 52 минутанд эхний гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Харин дараа нь 22 цаг 13 минутанд тус байранд нэгэн хүн нас барсан байна гэх 2 дугаар дуудлага ирсэн. Гал унтрахаар очиж анх хэргийн газар орсон аврагч дараах мэдүүлгийг өгчээ. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 52 минутанд сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороо залуус хороололд тухайн байрны 5 давхурт гал гарсан байна гэх дуудлагын дагуу Б захирагчтай 3 дугаар салгааны хамт уг дуудлаганд 2-3 минутын дараа ирж тухайн тоод хаалганы хажууд ирэхэд хаалга хаалттай хэрнээ цоожгүй татхад онгойсон. Ороход нэг өрөө байр байсан ба утаа ихтэй харагдах орчин хязгаарлагдмал хаалгаар ороход баруун хананд буудан шатаж байсан. Буудан чирээд орцонд гаргасан ба өөр шатсан эд зүйл байгаагүй. Буудан байсан талын хан ихээр халсан байсан учраас ус цацхаар ариун цэврийн өрөөний хаалгыг нээж гарч хідэнгийн гэрэл асааж үзэхэд хүний хөл харагдах шиг болохоор нь дахиад гэрлээ тусган харахад дүүш дотор толгойн доош харсан, хоёр хөл нь дээшээ харсан, их бие хөлөөрөө нугарсан байдалтай хувцасгүй нүцгэн цогцос байсан. Цогцосны ойролцоо цус ихээр орсон байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдгдсэн хэмээн мэдүүлсэн байна. Гал унтарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа шууд эхэлж хуулийн байгууллагынхан хэргийн газарт үзлэг хийсэн. Тухайн үзлэг хийсэн тэмдэглэлээс товчлон дурдбал хэргийн газарт хийсэн үзлэгийн явцад угаалгын өрөөний ойролцоо тодорхой уул мөрүүд илэрч тэдгээрийг тус бүрдэн дугаарлан тэмдэглэсэн. Мөн өрөөнд байсан зарим эд зүйлсийг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр баримтжуулсан байна. Үзлэгийг үргэлжлүүлэх үед шүршүүрийн хэсгээс нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд цогцыг гарган авч байрлуулахдаа түүний өмссөн хувцас, байрлал болон бие дэлгэрэх боломжит гэмтлүүдийг албан ёсны тэмдэглэлд бүртгэн гэрэл зургаар баталгаажуулсан. Цогцос хийсэн үзлэгээр биеийн тодорхой хэсгүүдэд гадны нөлөө байж болзошгүй шарах гэмтэл тэмдэглэгдсэн бөгөөд тэдгээрийн байршил хэмжээ хэлбэрийг нэрвчлэн тэмдэглэн авч шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулах зорилгоор зургаар бэхжүүлэн хадгалсан. Мөн цогцост хөөрийн хөшөлт илэрсэн зэрэг оншилгооны мэдээллүүдийг тэмдэглэл тусгажээ. Ингээд бүгдээрээ гэрч буюу тухайн хорооллын дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгээс сонсцгоё. Би залуус хорооллын 48 дугаар байрны залуус дэлгүүрт 2019 оны 10 дугаар сараас эхлээд худалдагчаар ажиллаж байна. Тулгаа гих хүм манахаар хаяа үйлчлүүлдэг бөгөөд орж ирэхээрээ арх, пив, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэргийг авдаг.
Сүүлд 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 25 минутанд тулгаа 30 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 0.75 литрийн хараа арх, нарийн хям, нэг ширхэг, шоколад аваад тулгаа өөрөө хаан банкны карт уншуулад гарсан. Хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй бор өнгийн савигтай 170-аас 175 см орчим өндөр, бордуу царайтай, өөртөө таарсан махлаг 30 орчим насны залуу байх шиг байсан. Нэгнийгээ хөгшөн найзаа гэж дуудаж байсан. Манайх хяналтын камерын бичлэгтээ цаг нь байгалийн цагтаа таарч байгаа гэсэн мэдүүлгийг өгсөн. Тэгэхээр 19 цаг 25 минутанд дэлгүүрээс ууж идэх зүйлс аван гэрлөөгөө ороод удалгүй 21 цаг 52 минутанд эхний дуудлага ирсэн гэхээр ойролцоогоор 1 цаг 45 минутанд энэ хэрэг болж асуудал үүссэн гэж ойлгогдож байна. Тэгэхээр ганц шил 0.75 литрийн архийг уугаад ухаан санаагаа алдан ийм хэрэг үүссэн гэхэд нэг л биш санагдсан бөгөөд дараагийн гэрчийн мэдүүлгээс сонсбол хэрэг хэмжээний архийг ууцгаас нь ил болох болно. Ингээд гэрч сайнагийн мэдүүлгээс 2020 оны 2 дугаар сараас тулгаа гих залуу манай компанид галчаар ажилд орсон. Төмрөө гих залуу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамгаалагчаар ажилд орсон байсан. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төмрөө нь ажилласаа бууж байна. Тулгаагийн хамт сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороо залуус хорооллын үүдэнд байна гэж над руу залгаад хүрээд ир гэсэн. Тэгэд би залуус хорооллын үүдэнд очиж тулгаа төмрөө гих хоёр залуутай уулзсан. Залуус хорооллын залуус гих дэлгүүрээс тулгаа төмрөө 2 0.75 литрийн арх аваад тулгаагийн гэр болох гэрт нь орон бид гурав орж арх уусан. Арх ууж байхад төмрөө танай гэрт очиж байрны чинь зохион байгуулалтыг үзэж хармаар байна. Байр сонирхож байгаа гэхээр нь бид тулгаагийн гэрээс гарч замдаа дэлгүүрээс төмрөө нь 0.75 литрийн арх, 0.5 литрийн хараа арх, чихэр, чипс болон сүүж чихэр зэргийг аваад манай гэр болох сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах гэрт ирсэн. Манад ирээд 0.75 литрийн архиа уучгаад төмрөө тулгаа 2 үлдсэн 0.5 литрийн архиа аваад 16 цагийн үед гарсан. Би тулгаа төмрөө 2-ыг байрны орцоор гаргаж өгөөд гэртээ ороод унтсан байсан хэмээн мэдүүлсэн байна. Шүүгдэгчийг хууль хүчнийхэн нэгэн компани харуулын амьдардаг газраас очиж баривчилсан бөгөөд тухайн гэрчийн мэдүүлгээс хүргэе. Би сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах компанид харуулаар ажилладаг. Би тэндээ амьдардаг. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ганцаараа байсан бөгөөд орой 21 цагийн үед унтсан. Унтаж байхад нохоо хуцаад байшингийн хаалга тогшоод байхаар нь босоод хаалга онгойлоход төмрөө гих өлөнгийн цех дээр ажилладаг хүн орж ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд төмрөө согтоо орж ирээд чи бос гэж орилохоор нь би чи нохоо шуугуулж орж ирлээ гэж хэлсэн чи өгсөндөө уурлаад байгаа юм гэж хэлээд хоол байна уу гэж асуусан. Би хоол хийж өгсөн чинь хүүтэн байна. Халааж өг гэхэд нь чадахгүй гэж хэлэхэд төмрөө орилоод яа банцлаас болж хүргэнтэйгээ муудлаа. Алсан ч яадаг юм гэхээр нь тэгэж болохгүй гэд тайвшруулах гэхэд хараалын үг хурсгаад цогцох гээд гараас аваад байхаар нь чи яаж хаад байгаа юм бэ? Би тархины гэмтэлтэй битгий толгой цогцох гэж хэлсэн. Тэгээд төмрөө авч ирсэн архиа өгөөд наатаа аялаад өг гэхээр нь би хийж өгсөн чинь хурдал гээд яаруулаад байсан. Төмрөө миний орон дээр гараад унтаад өгсөн. Үүрээр 04 цагийн орчим хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар орж ирээд төмрөөг аваад гарсан гэж мэдүүлэг өгчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4-р сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүхийн эмнэлгийн шинжээчийн 812 дугаартай дүгнэлтээс талигажийн цээшний хөндөд нэвтэрч 102 3 дугаар хавраг хоорондын булчин 100 уушигны дээд дэлбэн үнхэлцэг хальс уушигны тараагур суцыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарах үнхэлцэгний хөндийн цээшний зүүн хөндийн цус хуралталд хууханд цус хуралд зүүн чихний дэлбэн хүзүүний арьс зүүн гуйнд хатгагдаж зүсэгдсэн шарах гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц эр үзүүртэй болон мохоо олон зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гих цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цогцост үүсэн хатгагдаж зүсэгдсэн шарах гэмтлүүд нь хэрэгт хураагдсан гих хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Талигачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдоогүй 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 06 цагийн цогцост хийсэн гаднах үйлчлэгээр нас бараад 10-аас 14 цаг орчим болсон.
болсон. Талигачийн ходоодны агуулмжинд 2.9 промил спирт илэрсэн. Талигачид эсэргүүцэн тэмцэлсэн гэх уул мөр тогтоогдоогүй. Талигачийн нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байсан. Эмнэлгийн яралтай тусламж түүнд үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж байхгүй байсан. Талигачийн цээжний хөндөд нэвтэрсэн шарах гэмтлийн улмаас өнхөлцгийн хөндөд цус хуралд чихэлдэлт үүсэж зүрхний цочмог дутагдлын улмаас нас барсан гэж дүгнжээ. Хэрэг гарсан даруйд цагдаа нар ойр орчмын бүх камеруудыг шалгасан байдаг. Тэдний тэмдэглэлд юу бичигдсэнийг та бүхэнд товчхон хүргэе. Орон сууцны камерын бичлэгт 2020 оны 3 дугаар сарын 28-ны орой 19 цаг 10 минутын үед байрны камер дээр хоёр залуу харагдана. Нэг нь цайвар захтаа үстэй гүрдэгтэй, үсээ боосон дугуй царайтай залуу, нөгөө нь цэнхэр спорт өмдтэй, баран хүрдэгтэй, гонцгой царайтай залуу, лифт онгойход цэнхэр өмдтэй залуу бууж ирээд лифтний гадна хүлээж байсан. Нөгөө залуутайгаа хамт байрны үүднээс гарч байна. 7 минутын дараа 19 цаг 17 минутанд энэ хоёр залуу дахин хамт лифтэнд орж ирдэг. Үсээ боосон залуу 5 дугаар давхрын товчийг дарж байгаа нь тод харагдана гэсэн байна. Тэр оройн мөн дэлгүүрийн камерт хоёр залуу орж ирж байгаа нь бичигдсэн байдаг. Нэг нь хар савхан күртэг, бэлтгэлийн өмдтэй, нөгөө нь цайвар захтай үстэй күртэг, үсээ боосон бараа өмдтэй. Дэлгүүр ормогц нэг нь хям авч тавиад нөгөө нь кассны өмнө зогсно. Дараа нь үсээ боосон залуу архины тасгаас нэг шил тарих авч касс дээр тавина. Тооцоогд цэнхэр өмдтэй залуу картаар хийдэг. Харин үсээ боосон залуу авсан архины нэг шилээ шууд өвөрлөөгөө хийчгээд хоёул хамтдаа дэлгүүрээс гарч явсан бичигдсэн байдаг. Хяналтын камерын уг бичлэгүүдээр гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг баталсан юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ би талигачийн төрсөн эгчэнд байгаа юм. Талигаач дүү маань архи хуудаг байсан. Тамхи бол татдаг. Архи хуусан үедээ жаахан өглөө болчихдог. Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсэж байна. Талигаачийн буйны ажилд 19 сая 944,183 төгрөгийн зардал гарсан байгаа хэмээн мэдүүлжээ. Одоо харин шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Тулгаан ах бит хоёр хойлохнаа архи хуусан тэдний гэрт орсон цагийг санахгүй байна. Тэгээд би архи хууж байгаад согтоод гэрт нь унтаад өгсөн бөгөөд намайг унтаж байхад тулгаан ах сэрэхэд би тэдний шалан дээр ширээний хажууд унтаж байсан. Тулгаан ах баруун гартаа хутганы комны хутга барьчихсан. Зүүн гараараа намайг үснээс татаад сэрээсэн бөгөөд "Пэм чи зайлах болоогүй юу? Одоо чамайг ална" гэд гартаа барьсан хутгаа над руу чичгээр нь би хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь мушгаад Тулгаан ахын дээр нь гарахдаа түүний цээжний хэсэгт нэг удаа хутгаар дүрсэн. Тэгээд босоод шууд явах гэхэд Тулгаан ах миний зүүн хөлний өмдний түрүү хэсгээс гараараа татаад байхаар нь би зууралдаж байгаад Тулгаан ахын гарт байсан хутгийг булааж аваад түүний баруун хөлний гуйны ард хэсэгт нэг удаа хатгаад тэдний гэрээс гараад явсан. Тэр хутгийг нь гэрт нь үлдээгээд явсан. Би Тулгаагийн гэрээс гараад 150 дугаар цэргийн ангийн ард талд байдаг Танил ахын гэрлүү нэг мэтгэд очисон байсан хэмээн мэдүүлжээ. Шүүгдэгч өөрөө мэдүүлэг өгсөн ч түүний хэлсэн нь үнэн эсхийг зөвхөн мөрдөн шалгалт нотлох баримтууд л тогтоодог. Бид хэн нэгний үгийг шууд үнэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт холбоотой бусад зүйлсийг шүүх ингэж дүгнэн шийдсэн байдаг. Энэ хэрэг дээр битүүмжлэгдсэн хөрөнгө байгаагүй, мөрдөн шалгалтаас хураагдсан 4 ширхэг CD-г хэргийн материалд хавсаргасан, харин гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан 25 см-ийн урттай хутгийг шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болмогц устгахаар болжээ. Шүүгдэгч төмрөө нь өмнө нь 119 хоног цагдан хоригдсон байдаг. Хуулийн дагуу энэ хугацааг түүний нийт хорих ялаас хасаж тооцохоор шийдвэрлсэн. Эцэст нь шүүх түүнийг онц хэрсгийгээр хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэж 16 жилийн хорих ялыг оноосон. Энэ ялыг хаалттай хорих ангид эдлэнэ. Мөн хохирогчийн ар гэрт 8,86,149 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж өгөхөөр шийдвэрлсэн. Энэ шийдвэрийн тогтоол уншигдаж өндөрлсөн мөчөд хүчинтэд тооцогдно. Харин хүсвэл шүүгдэгч хохирогчийн тал өмгөөлөгч прокурор бүгд 14 хоногийн дотор давж заалах эрхтэй гэжээ. Шүүгдэгч төмрөө давж заалдах гомдол гаргасан. Гэхдээ шүүх түүнийг нь хүлээн аваагүй бөгөөд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Энэ мэд харамсалтай хэрэг ихэнхдээ хүмүүс архи хэрэглэсэн үедээ үлддэг нь үнэхээр гунигтай. Хэрэв хүмүүс архи хэрэглэдэггүй байсан бол энэ мэд хэрэг гарахгүй байх байсан болов гэж бодогдож байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Та сувгаа дагаагүй байгаа бол сувгаанд дагаж бичлэгтээ лайк дарахаа мартаоцай. Энэ нь надад өгөх таны хамгийн том дэмжлэг юм шүү. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.